14-5 наснда бүх зүйл сонирхолтой байдаг үе. Сэтгэл нэг л тайван. Бүх зүйлийг зөвхөн өөдрөгөөр бодож, сэтгэлээр дотн хүлээж авдаг байсан үе. Ялангуяа анхны хайр. Өдөр шөнөгүй бодож, мөрөөдөж, хизээж хагасж салахгүй юм шиг. Хайртай охиноо харсан тэр мэдрэмж. Сэтгэл зүрхэнд байгаа нандин дурсамжууд. Гинэн сэтгэл үнэн ч хайр. Гэтэл өнөөдрийн болсон явдалд гарах хайр сэтгэл бол ямар ч нандин гинэн хайр биш юм. 16 настай Албамис орой найзуудтайгаа наргиж баг зэрэг уусан байжээ. Ингээд гэрийн гадаа ирээд гэртээ орохоос санаа зовж хэсэг зогсно. Мэдээж архины үнэр нэвт үнэртэж байгаа. Гол нь ээжээсээ санаа зовно. Тэгээд хэсэг зогсоод амандаа хідэн богц ажилж гэртээ орлоо. Үүдний өрөөний гэрэл унтраагүй байна. Ингээд гутлаас имерхэн тайлж гал тогооны өрөө рүү орлоо. Ууж бүжиглээд аманд цангасан тэрээр ус уухыг хүссэн юм. Гал тогооны өрөөнд ороод гэрлээ асаахад нүдний өмнө аимшигтай дүр зураг ухтлаа. Шалан дээр ээж нь үхсэн байдалтай цуснд болгогдсон хэвтэж байлаа. Шалаар нэг цус асгарсан байна. Айсан хүү шууд 6 настай дүүгээ хайж эхлэв. Гэтэл дүүгээ унтлахын өрөөнд мөн л үхсэн байдалтай олно. Хэргийн газарт ирсэн цагдаагийн алба. Хэрэг гарсан байшинг шалгаж эхлэв. Гэрээсээ юу ч хулгайлаагүй байжээ. Тимээс дээрэм юм уу тонол биш гэж үзлээ. Ингээд цогцыг задлан шинжилгээ хийж үзлээ. Хэрэг оройн цагаар үлдсэн байж. 38 настай ээжийг нь хоолой хэсэгт нь 4 удаа, цээжний хэсэгт нь 2 удаа хутгалсан байж. Харин 6 настай хүүгийн гидсэнд 3 удаа, цээжний хэсэгт 5 удаа хутгалсан. Үүнээс гадна 6 настай хүүгийн 2 гарыг юмар цуссан байж. Хүү өгөхөөс өмнө бие хамгаалах гэж оролцсон шинжтэй. Нэг өдрийн дотор гэр бүлийн бүх хүмүүсээ алдсан 16 настай хүү. Юу хийхээ мэдэхгүй орон гарan байдалтай байлаа. Үүнээс гадна баг зэрэг халамцуу байгаагийн илрэл мэдрэгдэж байлаа. Мөрдөн байцаалтын асуултад ойлгохтой юм хариулж чадсангүй. Мөрдөн байцаагчид хөршүүдийг нь байцааж үзлээ. Хөршүүдийн хийснээр хүү ээжтэйгээ таарамж муутай байдаг байж. Тэдний гэрт ээж хүүгийн хооронд үргэлж хэрүүл маргаан гардаг байж. Тэдний мэдүүлгээр хүү байн ууж идэж оройтож сохтуу ирдэг байсан. Үүнээс болж ээж хүү хоёр үргэлж хэрэлддэг байж. Тэрээр ээжтэй хатуу ширүүн үг хэлж муухай харьцаж байсан удаатай. Мөрдөн байцаагчид хүүг сэжиглэж эхлэв. Магадгүй тэр өдөр хүү урдын адил сохтуу ирж хэрүүл маргаан гарсан байх. Ингээд хүү ээж болон дүүгээ алсан байж болох юм. Эхлээд ээжигээ алаад дараагаар нь гэрч үлдээхгүй тулд дүүгээ алсан байж болох юм. Мэдүүлгийн явцад хүүгийн гэрт ирсэн цагаа асуух болгонд өөрөөр хэлсэн. Мөрдөн байцаагч нарт сэжигтэй санагдаж эхлэв. Үүнээс гадна хөршүүд нь хүүг ер нь хүмүүжил муутай түргэн зантай гэж мэдүүлжээ. Ингээд мөрдөн байцаагчид хүү энэ хэргийг хийсэн гэдэгт итгэлтэй байлаа. Тэд мөрдөн байцаалтыг илүү нарийн судлаж, хүүгийн талаар илүү мэдээлэл цуглуулж эхлэв. Тэдний гэр бүл энгийн гэр бүлүүдийн нэг. Аав нь 40 настай мараад, мөн ээж 2 хүүгийн хамт амьдардаг. Аав нь Оросод ажил бизнес хийдэг. Тиймээс гэртээ 2 сард 1 удаа ирдэг юм байна. Харин ээж нь гэртээ ажилгүй. Гэрийн ажлаа зохицуулж 2 хүүгээ харж хандна. Дунд зэргийн амьдралтай гэр бүл байжээ. Аав нь банк гэрт байдаггүй болохоор хүү баг зэрэг зоргоороо байдаг тал бий. Сурлага муутай тэрээр хичээлдээ бараг л явдаггүй. Ингээд дэггүй хүүхдүүдтэй нийлж архиуж тамхи татаж хичээлдээ ч очдоггүй нэгэн. Заримдаа 2-3 хоногоор алга болж гэртээ ирнэ. Харин эрэхтээ дандаа сохтуу байдалтай ирдэг байж. Үүнээс болж ээж хүүгийн маргаан тасрахгүй мэдээж хэрэг. Магадгүй хүү үүнээс болж ээжигээ алсан байж болох юм. Ингээд ирэх чөлөөтэй болно гэж бодсон байж мэдэх юм. Гэтэл хэрэг гардаг өдөр. Мөн тэрний өмнөх өдөрч гисэн хүүг шөнийн клубт байсныг гэрчлэх хүмүүс олтлоо. Ингээд хүү хэрэг хийгээгүй болж таарлаа. Эмэгтэйн цогцыг задлан шинжилгээгээр үзэхэд эмэгтэй алуулахаас өмнө цогтууруулах хундаа уусан байж. Харин хөршүүдийн хэлснээр эмэгтэй цогтууруулах хундаа уудаггүй гэж мэдээлэл өгнө. Үүнээс үзэхэд эмэгтэй өгөхөөсөө өмнө ганцаараа байгаагүй. Хин нэгэнтэй хамт цогтууруулах хундаа уусан байх магадлалтай. Эмэгтэйн найзуудаас нь мэдүүлэг авахд хинэнч тэр үед уулзаагүй гэж мэдүүлжээ. Тэр өдөр уусан цогтууруулах хундаа вино байсан юм. Тэгэхээр ямар нэгэн нууц амрагтай байх магадлалтай болж таарлаа. Гэтэл бүх найз нөхд нь эмэгтэйг тийм хүн биш гэж мэдүүлэг өгчээ. Тэрээр нөхрийнхөө араар тавьдаг тийм хөнгөн явдалтай нэгэн биш болж таарлаа. Хөршүүд нь ч гэсэн найз нартайгаа санал нийлэн. Тэд ч гэсэн ямар ч өөр эрэгтэй орж гарсныг анзаараагүй. Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа мухардалд орлоо. Мөрдөн байцаагчид бүх талын боломжуудыг харьцуулж үзлээ. Тэдний хувьд хамгийн боломжтой хувилбар. Хүү ээжийг нь алсан байх магадлал өндөр. Харин хүүгийн хувьд би ээж дүүгээ алаагүй гэсэн мэдүүлгээс буцаагүй. Тэр хэрэг гарсан өдөр шөнийн клубт байсан. Гэвч бүх цагийн турш байсныг хянах боломжгүй.
Тэгэхээр дундуур нь гарч алга үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Энэ ч гэсэн байж болох хувилбар гэж үзжээ. Ингээд тэр орой хүүг харсан гэсэн гэрч нарыг дахиад нэг мэдүүлэг авахар дуудана. Гэтэл үр дүн гарсангүй. Бүгд өмнөх мэдээлэлээ давтаж байлаа. Одоо сүүлийн ганц гэрч үлдлээ. Тэр бол залуугийн дотн найз нь Ханат юм. Тэрээр Ханат мэдүүлэг өгөхөөр дуудахад ирээгүй байж. Тиймээс мөрдөн байцаагчид үүнийг өөрсдөө хайж эхэллээ. Харин Ханат хичээлийн дараа барилгад ажилладаг байсан байна. Тэрээр барилгад туслах хийдэг юм. Мөрдөн байцаагч түүний ажилтдаг барилгын удирдлагатай уулзсан байна. Үүнийг хийснээр тэр эмэгтэй алуулдаг тэр өдөр өглөө дараагаас нь чөлөө авсан байна. Тэрээр найзыг нь ээж нь өнгөрсөн тул ажил явдалт нь оролцсон гэжээ. Харин ээж нь тэр өдөр орой нас барсан. Мөрдөн байцаагч үүнийг сонсоод маш том сэжүүр авна. Тэрээр найз нь ямар нэгэн зүйл мэдэж байгаа нь гарцаагүй. Харин Ханатыг хайгаад олсонгүй. Орох ёстой бүх газраар нь явна. Гэртээ ч байгаагүй. Яаралтай ирэн сурвалжилж түүнийг өөр хот руу зүхтэж Хамаатны айлд нуугдсан байсныг олж илрүүлнэ. Ингээд үүнийг тэнд баривчилсан байна. Мөрдөн байцаалтын явцад Ханат хэрэгт ямар ч холбоогүй гэдгийг хэлнэ. Тэрээр найзынхаа гэрт үргэлж орж гарч мөн ээжийг нь ч гэсэн хүндэлж явдгаа хэлжээ. Харин тэдний мөхлийг урдчлан яаж мэдсэн тухай мөрдөгчийн асуултад хариулт өгч чадсангүй. Гэтэл хэргийг хүлээхгүй нэг юм нууж байгаа нь тодорхой. Гэвч мөрдөн байцаалтын шахалтаар хэрэгээ хүлээж эхлэв. 16 настай Ханат найзынхаа гэрт ойр ойрхон хондог байж. Үүний цаана нэг нууц бий. Тэрээр найзынхаа ээжийг нууцаар харахын тулд Ханатын хэлснээр найзынх нь ээж үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн. Би энэ залуу охтуудаас дутхааргүй гэж дүрслэн хэлжээ. Иймээс тэр түнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон байж. Өдөр шөнөгүй түүнийг бодож санаанаас нь гардаггүй болсон байна. Бүр шөнө болгон тэрнтэй хамт нэг оронд байгаа гэж зүүдэлдэг болжээ. Хэрэг болдог өдөр хоёр хүү шөнийн клубт хамт явна. Гэтэл Ханат утсаар ярьж чи төрүүлээд явж байгаараа араас чинь яваад очно гэж хэлжээ. Харин хүн гэрээсээ хувцлаад гараад явна. Хэсэг хугацааны дараа найзыгаа асуусан болоод Ханат орж ирнэ. Ээж нь найзыг нь юу ч бодлогүй гэртээ оруулсан байж. Харин Ханат тэр ирж намайг авахар болсон. Намайг энд хүлээж байгаарай гэж хэлсэн гэж худлаа хэлжээ. Ингээд найзыгаа хүлээж цай ууж суусан байна. Тэр үед Ханат цүнхнээсээ урьдчилан бэлдсэн менюг гаргаж ирнэ. Юу ч бодоогүй хүүгийн ээж уухаас татгалзаагүй байна. Тэрээр нэг хундаг уухыг зөвшөөрсөн байна. Ууж суугаад залуу гинэд өөрийнхөө хайртай гэдгийг хэлжээ. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй хүүгийн ээж маш ихээр сандарч твцсэн байж. Яг тэр үед түүнийг үнсгийг оролцсон залууг тэр алагдаж авсан байна. Тэгээд түүнийг түлхэж гэрээсээ гарахыг нь шаардна. Уур нь хүрсэн Ханат ширээн дээр байгаа хотгийг авч түүнийг хотголж орхино. Тэр үед эмэгтэй газар унаж шалаар нэг цус болсон байна. Тэр үед нь үргэлжлүүлэн хотголж алж орхижээ. Ингээд юу хийснээ гинэд ухаарсан залуу халга руугаа зүхтэн. Яг тэр үед урдаас нь 6 настай хүү гараад ирж. Тэр үед хүүгч гисэн хотголж орхино. Хүүг 7 удаа хотголсон байж. Ингээд хотгийг угааж гал тогооны шүгэнд хийчгээд яваад өгнө. Тэдний гэр бүлч гисэн нэг нэгэндээ орж гардаг байсан. Тиймээс Ханатын аав ээжид энэ явдал үнэхээр хүн цохил болжээ. Шүүх хуралдааны явцад Ханатын өмгөөлөгч хүүг сэтгцийн өвчтэй гэж хамгаалсан байна. Гэтэл шинжилгээний хариу эрүүл гэж гарсан байна. Шүүхээс Ханатад 19 жилийн хорих ял оноосон байна.